Хүүхэд ихэнх үедээ өөрөө өөрийгөө тайвшруулах чадамжгүй байдаг шиг эдгэрлийн аялал хийж байгаа, ялангуяа соматик юм эдгэрлийн аялал хийж байгаа хүмүүс харилцаанд, нэн сэтгэлтэй нэгний харилцаанд эхлээж услагдаж тайтгарч гэдэг энэ мэдрэмжүүдийг авч ээж дараа нь өөрөө дангаараа бие удирдах чадамж нь, тайтгаруулах чадамж нь сууж эхэлдэг. Тийм ч учраас би одоо эдгэрлийн тойргийн хөтөч нарыг бэлтгээд одоо манай хөтөлбөрт орж ирж байгаа хүмүүс 5-10 хүн ингээд нэг бүлэг болж хуваагдаад тэгээд мэрэгшсэн тэр эдгэрлийн сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх чадамжтай хүнээр хөтлүүлээд миний тэр өгж байгаа агуулга дээр өөрийнхөө энэ дотоод бие тийм ээ бие сэтгэл зүйтэй ингээ ажиллаад эдгэрэл хийх юм. Тэгэхээр энэ эдгэрлийн процесс нь дахин травма үүсэх үеэс хит одоо травма гэдэг чинь хит их юм хит ихээр ингэж overwhelming буюу бачуурж орж ирэхийг хэлж байгаа тий. Тэгээ тэр мөчөд яаж сулж буулгахаа мэдэхгүй байснаас болоод доошоо ингээд навсунаад өгж байгааг травмас гэж нэрлэж болно. Тэгэхээр бирүүгөө ингээл анхаарал эрэнгүүт чинь маш их мэдээлэл өнгөрсний бүх мэдээлэл бидээр бичигдсэн байдаг учраас маш их мэдрэмжүүд амилж гарч ирдэг. Тэр үед эдгэрлийн хөтөч нар миний хөтөлбөр дээр ингээд хөтөлбөрөөр дамжуулаад яг ингээл бачуурал давчтаал дахин травма үүсэх үеэс нөхцөл байдал нөгөө мэдрэмжээр дамжуулаад өнгөрсөн сэтгэл хөдлөлөөр дамжуулаад орж ирж байгаа үед тухайн мөчт нь нэн сэтгэлээр зөөлөн дуу хоолоогоор, зөөлөн харцаар, зөөлөн хөдөлгөөнөөр ингээд дэмжлэг үзүүлээд хамт амьсгалаад бууж ирэх боломжуудыг ингээд олгоод л байх юм. Тэгжээж тэр таатгарал сайн явагдчихэж хүн ганцаараа дангаараа бие дааж оршиж өөрийгөө сэтгэл хөдлөлийг удирдах чадамжтай болж ирэх юм.